Монкей Кинг Баатар яаж өхөшгүй мөнгө болсон мөн Дото хоёрын бусад баатруудтай ямар холбоотой болохыг дэлгэрэнгүй танилцуулъя гэж бодлоо. Сүн Үкүн сармагчингуудын хаан мөнх наслах арга болохоор нутгаа орхиод Үкүн Даус багшин шав болж 72 төрөл хувирч мөн үүлэндээ нисэж сурсан ч мөнх наслах арга замыг багш нь мэдээгүй юм. Удалгүй Үкүн өөрийн агуу хүч чадалд тохирсон Зевсийг хайхаар далайн ерөөл рүү шумбаж Тайд Хаундроос тулсамж гуйхад Үкүнд Dark Reef гэж нэрлэгдэх газар зааж өгдөг бөгөөд тэнд гэмт хэрэг хийсэн Слитеринг хордог шорон байдаг гэж. Үкүн тэнд очиж далайн ерөөл шидэгдсэн Жингу Банг таяыг судалж байхдаа санаандгүй 12 шоронгийн хоригдож байсан хоригдлуудыг сулсан ч бүгднгийнх нь учрыг олсон юм. Гэвч 13 дахь шоронгийн хоригдол байсан бөгөөд ганц оргож гарч чадсан хоригдол байсан Слаг байв. Үкүн 8 тонн жинтэй Жунг Банг зэвсэг мөн агуу хүч чадалтай болсон ч архины хордлогоор нас оржээ. Нас бараад газар доорх ертөнцийн Нарав Мэз гэх газар очив. Тэнд бүх нүгэл үйлдсэн сүнсөнд очдог газар байсан бөгөөд орох үүдийг нь Висаж мандаг, харин Разор төөрсөн сүнсүүдийг ташуурдан туудаг гэв. Төрөлхийн сахилгагүй дайчин Үкүн ийм хувь тавилантайгаа эвлэрлгүй бослог гаргаж Разор болон Висажийг ширүүн тулаанд дуудаж улмаар бүх үхэгсдийн нэрсийн жагсаалт байдаг номноос өөрийнхөө нэртэй хуудсыг урж хулгаалаад буцаад амьд ертөнцид эргэж ирэхдээ үхшгүй мөнх болж чаджээ. Үкүн амьдралын тойргийн хуулийг зөрчсөн тул 4 спиритийн дург үцлийг хүргэжээ. Ах トゥ 4 спирит түүнийг дийлж чадсангүй. Тэгээд түүнийг шийдэхээр Амбер спирит эхэлж 49 хоног өөрийн гал тогоонд шансан боловч улам хүчтэй болон орхов. Дараа нь Эрт спирит түүнийг 500 жил уулаар дарж хоржээ. Ууланд 500 жил дарагдсан Үкүнд бурхад хийсэн алдаагаа засах боломж өгч нэгэн ариун судар хамгаалж байгаа залуу ламыг хамгаалж очих газарт нь хүргэж өгөх болцол тавьдаг. Дото хоёрт баатруудын түүхэнд ариун судар хамгаалж Түр Старкури сүм хийдээс амьд үлдсэн цорганц залуу лам бол Анти Мэж юм. Үкүн залуу Анти Мэжийг хамгаалж байхдаа түүн рүү дайрсан дээрэмчдийг шууд алжээ. Харин залуу Анти аллагын эсрэг лам байсан тул дахиж аллах хийхгүй тулд шидэд тэтэмзүүлгэв. Амлсан ёсоор цааш ямар ч аллах хийхгүй Үкүн залуу Антиг очих ёстой газар нь эссэн мэд хүргэж бурхтын болцлыг хангажээ. Үүний дараа Брэклинг их Сличерн айцтайгаа зохиомол ямар ч аллах хийдгүй тулаанд оролцож зугаагаа гаргадаг байв. Нэгэн өдөр дэвжээний эзэн өндөр бооцоо тавьж түүнийг жинхнээсээ тулдаж эсрэг талынхаа дайсныг алгих үед Үкүн амлалтандаа хүрэхийн тулд дэвжээг бүр мөсөн орхижээ. Сүүлд Үкүнд Black Ark-ын Broadmotor Ensinet хамгаалдаг тулааны талаар ярьж өгөхөд Үкүн аллах хийхгүйгээр хүч чадлаа сорих гайхалтай тулааны талбарт нэгдсэн байдаг юм.